Энэ удаа амралтын өдрүүдэд нүрээ будахгүйгээр арьсан амраах талаар мэрэгчлийн өгсөн зөвлөгөө хуваалцж байна. Олон эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалт нь энгийн зүйлээс эхэлж зуршил болсон насан туршийн хэрэглээ юм. Энэ бол гоо сайхны зуршил боловч дараагийн гоо сайхны чиг хандлага болж байгалийн төрх байдал гарч ирснээр нүүр будалт бага буюу хэтрүүлэн хийхгүй байх чиг хандлагаас сэргэж байна. Хүний арьсны хамгийн гадна талын давхарга нь залуу наснд дунджаар 28 хоног тутам шинжлэгддэг бол 40-с наснд энэ үйл явц 30-аас 50% буурч дунджаар 40-с 50 хоног болон шинжлэгддэг. Амралтын өдрүүдэд зузаан крем, пудр төрөхгүй байх нь арьсны байгалийн гуйжих процессыг саатуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Нүүрний будаг нь үхсэн эсүүдийг арьсны гадаргууд наалдуулан түгжиж, шинэ эс хуваагдан гарч ирэх замыг хаадаг. Будаггүй үед арьсны эсийн шинжлэгдэх эргэц ямар нэгэн саадгүйгээр явагдаж, шинэ залуу эсүүд хуваагдан гарч ирэх үйл явц арьсны эсийг 40% дэмжинэ. Нүүр будалт нь огт муу зүйл биш ч арьс арчилгааны зөв зуршилгүйгээр өдөр бүр хэтрүүлийн хэрэглэх нь арьсан сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хаяа нүүр будалтгүй байх нь таны арьсанд тусдаа байгалийн говь цэслэнгээ гэрэлтүүлэхэд туслах шалтгаануудыг тайлбарлая. Үүнд нэгдүгээрт нь арьсны өнгийг сэргээж чийгшүүлнэ. Нүүрэндээ хүн суур болон пудр түрхэхээс завсарлага авах нь бохирдол болон нүхс өв бөглөрөх магадлалыг бууруулдаг. Нүүр будалт нь арьсанд муугар нөлөөлдөг бас нэг шалтгаан нь арьсны пигментацийг өдөөж болзошгүй юм. Зарим нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь арьсыг чочроож өрөвсөл үүсгэж меланины үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг хадгалалтын бодис, будагч бодис үнэртэн зэрэг найрлагатай байдаг. Иймээс амралтын өдрүүдэд будалтгүй байх нь арьсны өнгийг сэргээж хүнд гоо сайхны бүтээгдэхүүн болон чочроох магадлалтай найрлагаас ангижруулах боломжийг олгодог. 1-2 хоног будаггүй амрахад арьсны pH түвшин байгалийн хэмжээндээ очиж арьс өөрөөсөө зөв тослог ялгаруулан дотроосоо чийгшиж эхэлдэг байна. Хоёрдугаарт нь химийн бодисын нөлөөллийг багасгадаг. Нүүр будалт нь формальдегид, парафин зэрэг аврын үйл ажиллагааг алдагдуулдаг найрлага агуулж болно. Хэдийгээр та эдгээр химийн бодисыг нүүр будалтаар дамжуулан хит их хэмжээгээр шингээдгүй ч гэсэн нэг төрлийн хортой нөлөөллийг арилгах замаар ашиг тусаа өгөх болно. Гуравдугаарт нь чочрлыг багасгадаг. Нүүр будалт хийхгүй байх нь мэдрэмтгий арьсыг үнэртэн хадгалалтын бодис, зарим гоо сайхны найрлагад агуулгадаг металлаас ангижруулдаг. Өдөр тутмын будаг ялангуяа крем, хуурай пудр нь арьсны нүхийг бөглөж дотор нь бактери үржих нөхцөл болдог. Түүнчлэн будгийг арилгах гэж арьсаа хит хүчтэй үрэх цэвэрлэх нь арьсны хамгаалтын бүрхүүлийг гэмтээдэг. Тиймээс будалтаас завсарлага авах нь таны арьсанд тууралт, чочрол, батга зэрэг асуудлыг эдгэх боломжийг олгодог. Хэрвээ та арьсны асуудалтай тулгарвал нүүр будалтаас 24 цагийн завсарлага авах нь таны нүүр будалт төсөөгүй арьсны урвал үүсгэж байгаа эсхийг олж мэдэхэд туслах болно. Нүүр будалт нь эмэгтэйчүүдийн 30 орчим хувьд батга арьсны асуудлын үндсэн шалтгаан болдог байна. Батга үүсгэж буй бүтээгдэхүүнийг тодорхойлох аргуудын нэг бол нүүр будалтаас хэсэг завсарлага авч тодорхой хугацааны дараа дахин оруулах явдал юм. Нөхс үеийг амьсгалуулж, гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд арилгаснаар таны арьс өрөвслийг бууруулж, эдгэрч бүтцийг нь сайжруулж чадна. Будаггүй байх үед нөхс үүд чөлөөтөө амьсгалж, өөрийгөө цэвэрлэн агшдаг байна. Дөрөвдүгээрт нь тослогийг тэнцвэржүүлнэ. Амралтын өдрүүдээр нүүр будалтгүй байх нь арьсыг амьсгалах боломжийг олгодог бөгөөд энэ нь нөхс үе бөглөрөх, өрөвслийг бууруулж, арьсны тослогийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Байнга нүүр будалт хийх нь заримдаа арьсыг хит их тослог ялгаруулдаг. 24 цагийн завсарлага нь эдгээр байгалийн тосны түвшинг тэнцвэржүүлэхэд тусалдаг. 5 дугаарт нь өвчлийг багасгахад туслана.
Бид үрслээ дарахын тулд хэрэгэлдэг нүүр бодолт нь тэднийг улам дортолдог. Цаг хугацаа өнгөрөхөд нүүр бодолт нь нүүрэн дээрх үрслийн сууршиж, үрслээсээ улам тодруулдаг байна. Нүүр бодолт хийхдээ нүдний эргэн тойрон дэх эмзэг арьсыг татаж үрэх нь арьс сунах үед үрслийг нэмэгдүүлдэг. 6-дугаарт нь илүү их цаг хугацаа, илүү их мөнгө зарцуулдаг. Ихэнх эмэгтэйчүүд өдөр бүр нүүр бодолтод ихээхэн цаг зарцуулдаг гэдгийг та мэдэх үү? Та үнэтэй уруулын будаг худалдаж авахгүй байж болох ч нүүр бодолт үнэтэй. Нүүр бодолтыг хэтрүүлэн хэрэглэснээр нэгдүгээрт нь эрт хөвшрөлт ба хуурайшлтыг үүсгэдэг. Удаан хугацаагаар нүүр бодолт хийх, ялангуяа арьс арчилгааны зохих дэглэм баримтлахгүй байх нь арьсыг хуурайшуулж хөвшрүүлдэг. Зарим гоо сайхны бүтээгдэхүүнүүд таны арьсны төрөл тохиромжгүй бол илүү хуурайшлтыг үүсгэдэг. Арьсыг хуурайшуулдаг гоо сайхны бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь нарийн өвчлөөс зураас үүсхийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн нүдийг чочроодог. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь нүд болон түүнийг хүрээсэн эмзэг арьсыг чочроож болцшгүй юм. Өдөр бүр нүдний бодолт хийх нь арьсны хамгаалтын давхаргад нөлөөлж нүд болон түүнийг хүрээсэн арьсыг хуурайшуулдаг байна. Өдөр тутам хэрэглэдэг суур бодолт, пудр, SPF болон бусад бүтээгдэхүүнүүд арьсанд тодорхой хэмжээгээр давхарга үүсгэж, амьсгалах болон байгалийн нөхөн сэргэлтэд нөлөөлж болдог. Тиймээс тогтмол нүүр бодолт хийхгүй байх нь арьсны өөрийгөө цэвэрлэх, нөхөн сэргийх хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Ингэснээр арьсны өнгө жигдэрч шочрол багасах, чийгийн тэнцвэр сайжрах, мөн арьсны ерөнхий эрүүл байдлыг хадгалахад эерэг нөлөө үзүүлдэг. Нүүр бодолтод төр зүрх завсарлага авах зөвлөгөөнд нэгдүгээрт нь 24 цагийн нүүр бодолтоос завсарлага авахдаа цэвэрлэгийг алхасч болохгүй. Нүүр бодолтгүй байсан ч таны нүүр шөнийн турш бохирдол, хөлс хуримтлагддаг тул өдөрт 2 удаа зөөлөн цэвэрлэх нь чухал юм. 2-дугаарт нь нарны цусыг нэм төргөнд тавиарай. Арьс судлаачид нарны хамгаалтыг алгасгүй байхыг зөвлөж байна. Учир нь хит ягаан туяан нүүр бодолтгүй өдөрч гисэн эрт хөвшрөлт ДНХ-гийн гэмтэлд хүргэдэг. 3-дугаарт нь чийгшүүлэх шаардлагатай. Идэвхтэй серумын бүрэн гормыг хэрэглэхийн оронд энгийн өндөргүй чийгшүүлэгт түрхэж арьсны чийгшлийг хадгалах хэрэгтэй. Нүрээ бодохгүй байна гэдэг нь арьсаа арчлахгүй байна гэсэн үг биш юм. Өдөр бүрийн арьс арчилгаа, чийгшүүлэлт, маск, тосоо хэрэглэх нь таны арьсанд тустай. Нийгэмд эмэгтэйчүүд хөөрхөн мэргэжлийн харагдахын тулд нүүр бодолт хэрэгтэй гэж хэлдэг. Үүний үр дүнд тэд ихэнх цагаа толинд харж зарцуулдаг. Арьс арчилгааны дэглэмтэй хамт зөв хэрэглэвэл нүүр бодолт нь арьсыг бүрмөсөн гэмтээдэггүй. Гол нь нүүр бодолтыг ухаалгаар хэрэглэх, өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгох, өдрийн эцэст арьсаа байнга цэвэрлэх явдал юм. Хэрвээ та өдөржингөө нүүр бодолтгүй байж чадахгүй бол гэртээ эренгүүтээ нүүр бодолтой арилгаж хөвшөөрэй. Энэ нь арьсанд илүү их амьсгалах боломж өгөх болно. Нүүр бодолтгүй цагийг их хэмжээгээр туршиж үзсэн олон эмэгтэйчүүд бие махбодын болон сэтгэл зүйн хариу үйлдэлтэй маш их гайхдаг. Та өөртөө болон бие махбодынхоо дүр төрхтэй илүү тайван байж чадна гэдгээ олж мэдрэх болно. Хаяач гэсэн нүрээ бодохгүй байж арьсандаа амьсгалах боломж олгоё. Та бүхэндээ амжилт хүсье.